эдийн засгийн энэ одоо инфляц ч яваад байна. Юмны ханш нэмэгдээд байна. Хүмүүсийн бүх барааны үн нэмэгдээд байна. Аж ахуйн нэгжүүч одоо бүр аргаа барцсан шүү дээ. Хилэн нэгдэхгүй болохоор барилгын материалаа авчдаггүй, хүнсний материалаа авчдаггүй. Тэгэхээр ийм хүнд үед яагаад энэ гол яамныхаа сайдыг тавихгүй байгаа юм бэ л гэж бид одоо асуугаад байгаа. Хурдан тавьчаач гэж одоо шаардж байгаа, хүсэлт өргөж байгаа, гуйж байгаа. Яг тэгэхээр энэ эдийн засаг гэдэг чинь өөрөө өдрөөс өдөрт одоо хүнд байдалд ороод байна шүү дээ. Тэгэхээр их хурл дээр ярьж байгаа асуудлууд төсөв дандаа л нэг мөнгийг хуваахаас яг нөгөө орлого нь байхгүй байгаа даа. Тэгэхээр нөгөө алаагүй багваа юу хуваад авна гэдэг шиг л орлогын холыг л доо бүгдээрээ улс орнууд ч өнөөдөр хоорондоо уулзалдаад гэрээ хэлцээрүүд байгуулаад дотоодынхаа үйлдвэрлэлийг ерөөсөө хөгжүүлээд ирж байна. Тийм учраас энэ дээр ийм одоо жижигхэн цомхон цөөхөн амтай газар бол зөв бодлого явуул бид нарт орно л одоо хөгжөөд ирнэ. Тэгэхээр энэ асуудлаа хийе гэж